За өглөөний мэнд за хамарцгаав. За хамтдаа үгийн цагийн хөглөө залбирцгаая. Агуу ш эзэн бурхан таньдаа энэ цагийн төлөө талархан энэ цагаа танд даатгаж ариун сүнсээр дамжуулан өөрийн үгээ биднэрт өгж итгэлийн хүмүүсийг үгээрээ босгон байгуулж алдарших болтугай гэж Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За хамтдаа үргэлжлүүлээд Матай 12 дугаар бүлгийн 22-оос 24 дугаар бүлгээс хуваалцъя. За би эндээс дуудъя. Хүмүүс жөтгөр шүглсэн мөн хараагүй хэлгүй хүнийг түүн дээр авчирсанд тэр түүнийг эдгээв. Тиймхүү хэлгүйгээр ярьдаг хардаг болжээ. Хурсан олон бүгд гайхаж эн чин Давидын хүү юм биш үү гэцгээв. Харин фарисеучуд түүнийг сонсоод эн чин чөтгөрүүдийн захирагч Безебүүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ. Амен. За тэгээд үргэлжлүүлээд Иесус хүмүүсийг эдгээх чөлөөлөх ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Тэгээ энэ үед яасан түүн дээр хэлгүй хараагүй хүнийг авчирхад тэр түүнд үйлчилж хэлтэй хараатай болгосон. Тэгээ энэ зүйлсийг фарисеучуд хараад мөн л буруутгасан. Буруутгахдаа бүр тэрийг Бурханаас хийж байгаа үйлчлэлийн эсрэг бүр Безебүүл буюу чөтгөрөөс хийж байгаа мэтээр ярьж эхэлсэн. Тэгээ үүнийг сонсоод Иесус тэднэрт бас хариултыг өгсөн. Тэгээ Иесусийн энэ хийж байгаа үйлс нь бол Бурханаас ирдэг. Чөтгөрөөс биш ээ гэдэг. Иесус эдгээж чөлөөлөх үйлчлэлийг л хийж байсан. Фарисеучуд түүнийг буруутгаж гуйвуулж байгаа нь бол маш том алдаатай гутамшигтай зүйлийг харуулж байна. За тэгээ сатан өөртөөгөө тэмцдэггүй маа гэдэг санааг бас Иесус дараагийн ишлэлд бол хэлсэн байгаа. Тэгээ хаан тус өөрийн дотор хуваагдах юм бол хоршин тогтнохгүй. Иесус энэ үгийг хэлээд Иесусийн хийсэн ажил бол сатаны хүч биш. Харин түүнийг ялж буй Бурханы хүч байсан гэдгийг тайлбарласан. За Иесус бол тэр хүчтэй хүнийг дийлэгч нь өөрөө байсан. Альва залбирлыг хийх, эдгэрлийг хийхдээ эхлээд залбирч тэр муу хүчийг хөөдөг байсан. За энэ нь бол Иесусийн хамт байгаа тэр дагалдагч нартай энэ үйлчлэлийг хийхэд бас нөлөөлдөг байсан гэдгийг өгүүлээд тэгээ ариун сүнсээр дамжуулан энэ бүгдийг хийж байгаамаа. Ариун сүнсээр дамжуулан Бурхны хүчээр эдгээр зүйлсийг хийдэг юм аа гэдгийг хэлсэн. Тэгээ энд бас нэгэн чухал зүйлийг дараагийн ишлэлд дурдсан байгаа. Ариун сүнсийг гомдоож болохгүй гэдэг үг. Альва буруу зүйл гимшил хийх юм бол гимшээд ирэхэд Бурхан уучлалдаг. Харин ариун сүнсийг гомдоож болохгүй гэдгийг Иесус энэ ишлэлд дурдсан байдаг. За тэгээ Бурханы хаан тус өөрийн хүүгээ энэ ертөнцид илгээгээд түүгээр дамжуулан эдгэх үйлчлэлийг хийж байгааг ойлгоогүй фарисеучуудын хэлж байгаа буруутгалыг тэр үед нь Иесус өөрөө жишээ болгон яа. Өөрөө нэгцаажсэн энэ зүйлсийг биднэрт ойлгуулж хэлж байна. Тэгээ өнөөдрийн энэ ишлээс дүгнэх юм бол бидэнд Иесусийн хүч эрх мэдэл нь Бурханаас ирдэг. Түүний хийдэг ажил бол хүнийг чөлөөлөх явдал гэдгийг харуулна. Харин
ариун сүнсийг бол санаатаагаар эсэргүүцэж болохгүй маа гэдгийг бас хэлж өгч байна. За тэгээ хүн ариун сүнсийг гомдоох юм бол тэр авралын үүд хаалгыг хааж байгаа хэрэг юм а гэдгийг бас энэ дээр бас дурдсан байгаа. За тэгээ Бурхны ажлыг бол зөвөр хийж, зөвөр таниулахыг Парисеучудад харуулсан. За тэгээ хамтдаа энэ цагийн төлөө залбирая. Их эзэн минь, та өнөөдрийн үгийн цагаар дамжуулан Бурхны нэгүслийг зөвөр танихад биднэрт тусалж хийж өгч байгаад баярлалаа. Тэгээ Иесусийн талд бас бат зогсох тэр